Батхан Барийн Батмөр гэдэг цэцэгчний тэг 14 дугаар ингээд ахлагчаал башдаг байгаа. За тэгээ 2023 оноос ш одоо жилийн өмнөөс гэсэн үг. Одоо сагсан мөнгө шүүгчтэй холбоонд хэлсэн орж одоо 24 оны 10 сард шалгалтаа өгч одоо хөгжлийн лиг болон насан туршидтын бүх насны улсын авраг шүүх хэрэгтэй болсон. Шүүгч хийхэд бол аз жаргалтай хүн ажиллаж жаргаж идэг бол би тэр ажлыг маш их жаргаж идэг. Талбай дээр байхдаа талбайн гадна байхдаа шүүгч нартайгаа тэр маш их халуун дулаан гэр бүл байдаг учраас би тэнд очих амар дуртай. Ер нь 10 жилээс ер нь сакс тоглосон. Тэгээ 8 дугаар ангиас сач найзтайгаа нийлээ сакс тоглодог гэсэн. Монбот 11-ээр өмнөд Судаас дүүрг гүйцэтгэж байхдаа тэндээ нэг тэмцээн болдог гэсэн бидний донд. Тэгээ тэрийгээ бас ингээд нэг дундаа шүүж мөнгө тоглодог гэсэн чи шүүж хүмүүч гэл нэгээ тэгээд тэгээ би нэг тэнд шүүж байгаа. Тэгээд тэндээсээ жилийн дараа ирчихгоотаа найзуудтайгаа суужгаад маа нэг сакс тоглодог хгүй. Одоо өөрөө ч гэсэн тоглодог. Тэгээд ярьж суужгаад чаанда ер нь одоо тоглохгүй юм чаанда нэг шүүгч болвол яа тэгээд. Тэгээ би ч гэсэн ер нь өмнө ярьдаг гэсэн найзтай шүүгч болмоор нэ яах. Одоо манай багш нь их бямб гэдэг их хөлийн их бямб гэдэг одоо Монголын эй зэрэглэлийн шүүгч хийдэг юм байгаа. Одоо төсвөчний тэг 14 дугаар ингэж байгаа. Налах дүрэгт 2020 онд анх гэрэл зэрэг хашгаар байлдагч залд орж исэн. Тэгээ 51 онд бүгд намд хүмүүст толс дүүрг гүйцэтгэх явсан. Гэрэл тахта төрөөцөлтөөр. Тэгээд 53 онд ирээд цал авчихсан, дэдхлэх цал авчихсан. Одоо нийтээр нь бол 4 жил одоо 5 дахь жилдээ л орох чинь да. Завгүй шүү дээ. Одоо эхнэр хөвгтэй ч бараг цаг зав гаргах нь хэцүү шүү дээ. Тэг яг өөрөө дуртай, хоёр ажилдаа хойлонд амар сонирхолтой. Тэг ер нь бол амар гоё мэрэгжил шүү дээ. Тэгээ нэг одоо Монголын сагсан бүгэ холбоос залуучтай маш их дэмжиж байна. Тэгээд ингээл тэмцээн оролтон гарна, шалгалт шүүлэг болон залуучуудад төрүүлж хэлдэг. Залуучдаа дэмжиж байна, маш их дэмжиж болохоор тэрэнд нас амар урамшдаг. Зэрэгүү нэг одоо гол татах хүч гэвэл одоо бидний одоо ажиллаж байгаа орчин бол хамаагүй сайжирчаад байгаа шүү дээ. Одоо цайлан хөлс нэмэгчлээ одоо байгаа орчин те бүх юм сайжирчаад байгаа учраас одоо л залуучууд одоо нөгөө би л одоо л тэгж ярьж байгаа. Гарсан залуучууд буцаж орж ирээд байгаа учраас одоо арай халуун болж байгаа юм болоо гэж бодож байгаа шүү дээ. Масралтай болж байгаа. Тэгээ хүмүүс тэгдэж ш нэг гаднах орчныг харчаад те ингээд энэ тэгээд энэ цэргийн байгууллагаас ч хатуу байна гэдэг. Олон ирчүүд цугласан газар хатуу байх хэвээр. Гэхдээ одоо бол гэхдээ бүр тийм хатуу уян хавийн хатан болчиход шүү дээ. Гэхдээ мэдрэмжүүд л адилхан шүү дээ. Яг л адилхан. Айгу өөртөө ихтэй болчих шүү дээ. Тэгээ ингээл энэ хувцас хүмүүс чинь тэгсэн талбай дээр гараад л шүглээ бариад хувцас хүмүүс чинь шүглээ бариад нэг сайхан жим бичээ гарахад бас өөртөө ихтэй л болж шүү дээ. Ямар ч нөөд сараа тайлбар тавьчихдаг те. Яг гоё ихтэй болчих шүү дээ. Нэг гоё хаад саргалтай те. Ямар ч нөөд сараад би нэг инээчдэг. Тийм л амар санагдчих. Гоё хаад саргалтай шүү дээ. За мэдээж одоо шүүгчээрээ бас нэг те эцсийн үзэд нэг сайхан одоо бидний үлгэрч авч байгаа хүмүүс ч одоо тэгэл миний багш байна. Тэгэл ах эгч нар те дээдлийг шүүж байгаа бүлцэг ах эгч нар. Тэгээд тэд нар шигээ сайхан дээшнэл үзээл гэсэн бодолтой байдаг.